Сайн бацхан уу, та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Бидний 150 өдрийн дэлхийн томоохон компаниудын ярилцлаганд эзэх чаленжийг үргэлжлүүлье. За тэгээ өнөөдөр бидний бодлого болохоор ямар бодлого вэ гэвэл Valiant Palindrome гэдэг нэртэй бодлого байгаа. За тэгэхээр энэ бодлого нь яадаг бодлого вэ гэхээр хамгийн эхлээд бид нэр palindrome гэдэг зүйлийн тухай бодож үзэх хэрэгтэй. Palindrome гэж яг юу юм бэ гэж. За palindrome гэдэг нь юу вэ гэвэл ардаасаач тэр урдаасаач тэр ижирхэн уншигддаг үг байгаа. За одоо жишээ нь ямар үг байж болох юм бэ гэвэл за англисны Anna гэдэг нэртэй юу байгаа шүү дээ. Хүмүүс байгаа шүү дээ. За Anna. За урдаас нь Anna гэдэг үгийг уншия. Anna гэдэг үг байна те. Ардаас нь уншия мөн Anna гэдэг нэртэй үг. Тэгэхээр энэ нэр бол palindrome юм аа. Яг тэгвэл ардаасаа ч урдаасаа ч ижирхэн уншигддаг. За тэгэхээр хэдүүсэнд юу өгөх вэ гэвэл ямар нэгэн ийм текст өгөх нь байна. Ямар нэгэн string өгөгдөн. За тэр string-ийг хэдүүсээ palindrome мөн үү үгүй юу гэдгийг шалгах нь байна. За гэхдээ ямар дүрмээр шалгах юм бэ гэвэл хэдүүсээ non-alphanumeric characters гэхээр юу гэсэн үг вэ гэхээр тоо юм уу үсэг биш л бол бусад бүх зүйлийг нь хэдүүсээ remove буюу устгах хэрэгтэй байна. Одоо жишээ нь a man, a plan, a canal, Panama гэж байна шүү дээ. Тэгэхээр эндээс энэ юуг нь устгах хэрэгтэй байна. Таслыг нь устгах хэрэгтэй, энэ зайг нь устгах хэрэгтэй, энэ зайг нь устгах хэрэгтэй, зайг нь устгах хэрэгтэй, таслал зайг нь устгах хэрэгтэй, зайг нь устгах хэрэгтэй, энэ colony-г нь устгах хэрэгтэй, энэ зайг нь устгах хэрэгтэй. За тэгээ бүгдийг нь нийлүүлээд жижиг үсгээр бичих хэрэгтэй байна. Тэр palindrome үгүй юу гэдгийг мэдхийн тулд. За тэгэхээр нэг иймэрхүү текст биднэрт гарч ирэх нь шүү дээ. Тэгэхээр энэ текстийг palindrome үгүй юу гэдгийг шалгах нь. За тэгэхээр ерөнхийдөө бол бидний бодлого юу асуугаад байгаа гэдгийг ойлгосон гэж найдаж байна. За тэгэхээр энэ бодлогыг өөрсдөө яаж бодох юм бэ? За мэдээж бодох зөндөө арга байгаа тийм ээ. За ямар арга байна гэхээр бид нэр за юу яач та хэдүүсээ зүгээр энд өгсөн текстийг ихсээд юучгүй болгоод биччихье. Тэ одоо ямар ч тийм special character байхгүй болгоод биччихье. Одоо нөгөө нэг устгах системнуудыг нь устгаад одоо энд байгаа займайг нь устгаад за a man, a plan, a canal за тэгээ ингээд ийшээгээ Panama тэ. За тэгвэл ихсээд хэдүүсээ энийг энэ юунуудыг нь байхгүй болгоод биччихвэл байхгүй болгоод бүгдийг нь жижиг үсэгтэй болгоод биччихвэл хэдүүсэнд юу гарч ирэх вэ гэхээр man, plan, canal, Panama тэ. За тэгэхээр хэдүүсээ яах вэ гэвэл урдаас нь хойноос нь шалгаад явна. За энэ дээр бид нэр stack болон queue-г ашиглаж болно. За гэхдээ хэдүүсээ зүгээр одоохондоо зөвхөн өөрсдөө зүүн совингоор бодож байгаа учраас зөвхөн алгоритмыг хэдүүрээ харж байгаа учраас зүгээр хэдүүрээ ингэ харж A байна. M байна. A байна гэдэг энэ мэдчихдээ ингэж явсаар байгаад бид нар энэ голдоо ирээд энэ хоёр зүйл яг ингээд энэ голдоо ирээд уулзах үед хэдүүрийн бодлого дуусах нь байна. За тэгвэл яг ингэж бодоод биднэрт хэр ашигтай юм бэ гэдгийг хэдүүрээ бодоод үзчихье. Ихсээд нэг зүв бин дундуур явж энэ юуг авлаа. За энийг дахиж нөгөө нэг хэдүүрээ шинэ string дээр хадгалахын тулд дахиад шинэ memory space хэдүүрээ ашиглана. За мөн дараа нь дахиад энийг palindrome үгүй юуг шалгахын тулд хэдүүрээ дахиад энэ string дундуур дахиад явах хэрэгтэй болно тий. Тэгэхээр хэдүүрээ хоёр зүв тэгээ нэг илүү memory space ашиглаад байна шүү дээ. Санах хой ашиглаад байна. За тэгэхээр энэ бас тийм тохиромжтой арга биш юм байна. Тэгэхээр хэдүүрээ өөрөөр ямар аргаар бодож болох юм бэ гэхээр хэдүүрээ two pointers гэдэг арга байдаг. За тэр нь ямар арга вэ гэвэл за хэдүүсэнд нь одоо энэ юу вэ шүү дээ. За энийг хэдүүрээ байхгүй болгох чинь. Хэдүүрээ заавал энийг олоодох шаардлага бол байхгүй. За тэгэхээр хэдүүсээ энэ дээр L буюу одоо left те зүүн талыг нь илэрхийлж байна. Энэ бол R right буюу баруун талыг нь илэрхийлж байна те.
Тэгэхээр хэдүүлээ яах вэ гэвэл хэрвээ L нь alphanumeric буюу тоо юм уу үсэг биш бол хэдүүлээ L-ийг ямар нэгэн шалгалт байхгүйгээр зүгээр шууд баруун тишгээ шилжүүлчихье. За хэдүүлэн одооны жишээн дээр бас хэдүүлэнд үсэг байна шүү дээ. Тэ азар. Тэгээ яг ижигхэн зүйл. Хэрвээ R үсэг биш бол зүүн тишээ шилжүүлье. Тэ хэрвээ А нь үсэг биш бол зүүн тишээ шилжүүлье. За тэгэхээр энийг яах вэ гэвэл за одоор бидний жишээн дээр бол айлс нь үсэг байна. За тийм учраас хэдүүлээ LR2 яг ижлэхэн юм уу үгүй юу гэдгийг шалгачих нь байна. За LR2 ижлэхэн юм уу үгүй юу? LR2 бол ижлэхэн биш дээ. Энэ хоёр яагаад гэвэл lower case-ээр бодох учраас нөгөө баг жижиг үсэг болгож бодох учраас энэ хоёр бол A гэхээр яг ижлэхэн үсэг байна тий. Тийм учраас дараачих нь орлоо. L нь энд хүрж ирнэ шүү дээ. R нь энд хүрж ирнэ тийм ээ. Тийм учраас L нь одоо энд юу вэ штэ? Үсэг биш байна те. Зүгээр л энэ white space биш штэ. Тийм учраас тэр white space таарсан учраас энэ зай таарсан учраас бид нар ямарваа нэгэн шалгалтгүйгээр ямарваа нэгэн нөхцөлгүйгээр хитүүзээ шууд баруун тишгээ шилжүүлэх ёстой штэ. L-ийг те. Тэгмүүд L R2 нь одоо яг тэнцүү байна. Тийм учраас хитүүзээ дараачих нь одоо ямар нэгэн буцаа хутга байхгүй дараачих нь явуулаа. Хэрвээ энэ хоёр өөр байсан бол бид нар шууд return false гэж буцааж болно. Тэг яагаад гэвэл энэ хоёр passenger болж чадахгүй байх гэсэн үг шүү дээ. За тэнгуү дараачих нь орлоо S R2-ыг шилжүүлээд явсаар энэ special character-ыг таарахад одоо энд хэрвээ ирвэл тасал таарж байна. Дараа нь дахиад ийшээ явсан чинь white space таарж байна. Тэгэхээр айлс нь хэдүүлэн үсэг юм уу тоо биш үү штэ. Тийм учраас хэдүүлээ y зүв башгирч энийг нь юу яаж шалгах нь штэ. Баруун тишээ явуулах нь ингэж. За тэгэхээр ерөнхий бодлогын санаа бол энэ одоо бодлого код болгоод бичвэл илүү ойлгомжтой болох байх гэж бодож байна. Тэгэхээр хэдүүлээ бодолт руугаа оръё. Бодолт нь яах вэ гэхээр хэдүүлээ яг саяны ярьсанчсан хэдүүлэнд нь бол илүү memory хэрэггүй хэдүүлээ зүгээр шинэ хувьсгч ашиглахад болно. За тэгээд S нь болохоор тгийс эхэлж байгаа. Яагаад гэвэл string-ийнхаа эхлэлээс эхлэх ёстой. За R нь болохоор string-ийнхаа төгсгөлөөс эхлээд энэ хоёр голлогоо явсаар байгаад хоорондоо нэг цэг дээр очиод уулзсан. Тэр цэг дээр нь хэдүүлээ зогсоох хэрэгтэй шүү дээ, тийм. Тийм учраас яаж явах вэ гэвэл S нь R-аас бага байх үед гэж явна шүү дээ. Энэ хоёр хоорондоо тэнцвчүүд бид нар энийг шууд зогсоох хэрэгтэй, тийм. Яа гэвэл хэдүүлээ палиндром үгүй юу гэдгийг шалгаж байгаа учраас. За тэгвэл хэдүүлээ юу яа шалгахыг. Одоо нөгөө нэг ямар нэгэн тоо болон үсэг биш л бол хэдүүлээ тэрийг чинь remove хийх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгмүүд хэдүүлээ яг string-ээс remove хийж явахыгаа оронд зүгээр тэрийг алгасаад өвчүүл болно шүү дээ, тий. Тэгэхээр хэдүүлээ тэрийг яаж алгасах вэ гэхээр is num гэдэг function байдаг. За энэ функцээр хэдүүлээ энэ нь ямарваа нэгэн үсэг юм уу аль эсвэл юу юм уу гэдгийг шалгана. Үсэг тоо хоёр байвал энэ бол true return хийн, юу байвал false return хийх нь байна, тий. Үсэг юм уу тоо биш бол энэ бол false return хийх нь. За тэгэхээр S дээр хэдүүлээ шалгах чи. За тиймгүүд юугаа хэрвээ үсэг юм уу тоо биш бол хэдүүлээ дараачихын тэмдэг рүү орох ёстой шүү дээ, тий. За дараа нь хэдүүлээ дахиад мэдээж R дээр шалгах ёстой. R дээр шалгаад ингэчээ. Тийм ээ? За тэрний дараа хэдүүлээ яах юм бэ? За айлс нь яг нөө үсгэн дээр үсэг юм уу тоон дээр оччихлоо шүү дээ. Тэгвэл хоёр талаас нь хэдүүлээ шалгах хэрэгтэй. Яг ижлэх юм уу үгүй юм уу? Тэ? Хэдүүлээ жижиг үсэг болгох хэрэгтэй шүү дээ нэрээ. To lower жагаад хэрвээ өөр болвол тэ энэ хоёр хэрвээ өөр болвол хэдүүлээ false-ыг буцаах хэрэгтэй. За тэгэнгүүт өөр биш бол хэдүүлээ цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд R дээр нэмэгдүүлсэд R-аас хасаад энэ хоёрыг голлоо нь явуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд гол дээр уулзсан тий. Тэгэд энэ бүх шалгалтуудыг даваад гараад ирсний дараа хэдүүлээ return true. Энэ бол палиндром муу юм байна гэж хэдүүлээ үзэх нь. За хэдүүлээ шалгаад үзье бодолтоо юу болох нь вэ? За болж ийн тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бол ерөнхий бодлтын санаа нь бол ийм палиндромыг сайн ойлгохгүй хүмүүс байгаа бол интернетээр хайгаад үзэж болно. Зөндөө юунууд байгаа. За ерөнхийдөө бол ардаасаач урдаасаач ижлэхэн уншигддаг юунууд гэдээ ойлгочих болно. Тийм учраас
артлын үсэг, урдлын үсэг хоёр нь яг тэнцүү. Тэрнээс яг ижирхэн зайтай, голоос яг ижирхэн зайтай үсгнүүд нь хоорондоо яг ижирхэн байх нь шүү дээ, тий. За тэр санааг нь ашиглаад ингэж бодож гинөө гэж ойлгож болох нь байна. За тэгээд өнөөдрийн бодлоготой хамт байсан та бүгдтэй баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe